Хүрэн бэлчрийн товчон өнөө сүнүүгийн үеэс үе дамжин дээшэж өрлөг түүхийн хуудаснаа алдарт алтан товч Монголын ус товчоно алтан үсгээр бичигдсэн түүхтэй заг байдэргийн хүрэн бэлчэр шандаман аваа эрдэн засаг жамин амангийн хушуу халахын засаг дин чуулдаг байсан загийн голын бендрия хөхнөр цууд эгийн даваа даяар Монгол дон алдартай даамаа сайхан нутаг халах Монгол энэ нутаг хангай нуруу нийтөв унта ямаатын даваа урсгал тунгалаг заг байдэргийн гол хэдэн 100 литр тэгээс хүн малан ундаасан буурал түүхтэй заг байдэргийн сав нутаг энэ бол бидний унсан газар угаасан ус загийн голоо. Сайн байцгаана уу хүндэт наадамчдаа эрхэм зочдоо нутгийн ахын дүүс анд нөхдөө та бүхэнд дэлгэр зуны бэлэг цай өнөөдрийн болон сум байгуулсны түүхт 90 жилийн ог түүх хүрэн бэлчээр нутгаасаа мэдчилж байна. Загийн гол сум аймгийнхан баруун хойд хэсэгт байрлалтай зүүн талаараа Жаргаланд галууд сумуудтай хойд талаараа Арахан аймгийн хангай баруун хойд талаараа Гурван булаг баруун талаараа Хүрээмарал Гурван булаг зүүн өмнө болон өмнө талаараа Бомбөгөр галууд буу цагаан сумуудтай хэлэлдэг юм. 250 мянган га газар нутагтай. Сумын төв нь Улаанбаатараас 820 км, аймгийнхан төвөөс 200 км зайтай түүхтэй хүрэн бэлчрийг тархилж загийн голын дэнжи дээр оршино. Нутаг нь далайн түвшнээс дээш 2100 м өргөгдсөн тал хэрийн бүсэд оршино. Овоон таг, баян булаг, данхрын тагууд, хөх хайрхан, тахилга хайрхан, баян цагаан уул, ямбат хайрхан зэрэг үдсгэлэн сайхан уулнаруу дар хүрээлэгдэн, Жаргалант, Бомбот, хөв, баян ихэдүт, шорвогт, сүүж, хөөвөр зэрэг хөндөй хоолойнууд хосолсон Алговост 229-16 мянган га бэлчээртэй, 5 мянган га хадлангийн талбайтай, малын тэжээл хүнсийн ногоо тарьж болох 2000 га газартай хөрсний бүтэс үржил шимийг дагаж ургамлын бүрхөвд сайтай хангай нурууны хөхнөрийн орчимд харамд хус заг байдэргийн голын хөвөөг дагаж бургас сухай тоороо зэрэг төрөл бүрийн модлог ургамлаар баялаг юм. Хад тошлой зэрэг жимс жимсгэн зэрлэг сонгон элбэг ургана. Тус хошуу сумын хүн амын дийлэн колонкон төв халахууд заг сумын нутаг нь эртээ дээрвээс эхлэн Монголын баруун зүүн аймагуудын ард болон морин өртөөний алба хаах болон авто тээврээр зочин өнгөрдөг гол зангала түшис газар байсан учраас олон ястан овгоо сүршин амьдрах болж гол овгууд нь боржхон хэрээд халахчуул бисүүд олхнуу зэрэг юм. Сум маань 100 мянган толгоймол тоологдож сумын эдийн засгийн гол үзүүлэлт маань өмнөх одоо жилүүдээс 20 орчим хувиар одоо өссөн байна. Мөн сүүлийн жилүүдэд байгаль цагаагаар маань сайхан байж дэлхийд дэлгэнэж өвс ногоо давргаж алын зоо тэнгэр хүний сэтгэл ууж манай ард иргэд маань утсан их одоо бүтээн байгуулалт ажлыг эхэлээ. Заг гол нь хангай нурууны төв хөсгийн хориглуудаас ихэн авдаг. Шунхад хайрхны Бадар аяг, Хатвчин гол, Жаргалантын гол, Гэртийн булаг, Нуурын голуудаас загийн гол ихэн авч баян булаг, намын булаг, их булагийн булаг шандуудаар аршаан усан аривжуулан өмнөийг зорино. Доошлоод загийн голын хамгийн үсгэлэнтэй үнэн ч цутгал нь болох лүнгийн овооны татвар хнээлнэ. Загийн гол инхүү лүнгийн овоог өнгөрч ихэмсэг цагаан овооны хоёр шадар туслагч нь болох богино хисаа өндөр хисааны ёроо лор урсч бомботын амыг өрхөн цагаан эрэг цагаан чулуут Жаргалант хөндийн амыг үдэн заг сумын төв түүхтэй хүрэн бэлчэр хүртэл 90 км замыг туулан урсдаг юм. Монголын түүхний нэрийг мөнгөсөн заг байдэргийн хүрэн бэлчэр түүний чандман овоо дээрээс 408 зөксийг хараачлах үе баруун талаас баян цагааны нуруу сүүжин хөндөй сүглийж заг сумын төв Жаргалант хөндөй чанга хойноос хөх хошуу баян хөндийн ам хороот бөөрөг элистэй хөндөсөж загийн гол задгай сайхан урсаж зүүн зүгээс Жаргалант сум их багодотын хөндөй дуниарч баян цагааны нурууны зүүн талаар сүүжин хөндөй орж ирнэ.
баруун талаас загийн гол, зүүн талаас байдар гол цутгаж, зам зуур танилийн үдсгэлэнт хатан хавцал дундуур ямбат хайрхан хар жулууд, хар ус, овооны уулзвар цаашлаад өмнгийн говийн их бөөн цагаан уурыг зорин энэвэлчэр нутагт эхэртэй цагаас идээшин дассан хүн зон айл мал дүүрэн багширч загийн голын зун сайхан байна. Загвайжиргийн хүрэн бэлчирчи эзэн богдчин баруун 8-тай байлдаж яваад бусгацамдаа энд хонголж исэн. Одоо тэр даваанаар хонголж исэн гэдэг нэг хөшөө босгосон байгаа. Энэ Загвайжиргийн хүрэн бэлчиргээд ерөөсөн баян хонгортой ганцхан содноор төндөглөгдсөн газар энэ байд. Заг нутгийг агуйн орон гэж нэрлэж болно. Учир нь сумын нутаг дэвсгэрт байгалийн өөрийнх нь урлан бүтээсэн том жижиг хорио дагуй бий. Ялангуяа Тосвын буюу 2 дугаар аваагийн нутаг болох хөх хайрхны арын агуйт уулвал чухамхүү тэр чигээрэн агуйн үдсгэлэн гимээр. Зөвхөн энэ ууланд л гэхэд том жижиг 10 гарын агуй байдаг байна. Заг нутгийн томоохон түүхт агуй гэвэл агуйт уулын урт агуй, сэндэртийн агуй, морин толгойн агуй, таван толгойн агуйнууд, далны ясны агуй, аршаантын өврийн 3 нартын агуй, далан тэмээний агуй, баян булгийн хавчгийн дөрвөлжиний хойд бузгаан агуй, хулгар химээх зундын гэр асхан агуй, хойд баян цагааны уяа хадны урамж, хойд баян цагааны газрын өрх зэрэг болно. Сумын нутагт эртээ дээр үеэс ард олон өвчин эмгэн ангаах эмчилгээнд өргөн хэрэглэж ирсэн Бендрия хөхнүүрийн тархин дээрх нуурын халуун аршаан, 2 голын уулзвар дах ид шидүүхий халиутын химээх дотрын аршаанд ганц загийнхан биш бусад улс аймаг сум орны иргэд ирж эмчилгээ совилгаа хийлгэж байна. Халиутын аршааны дэргэд Хисааны буланд Жирадоны сүүл хүртэл халиу гэдэг амьтан амьдарч байсныг нутгийн олон хүн харсан байдаг. Халиутын аршаан Заг сумын төвөөс 20 км, харин нуурын аршаан хүртэл 50 км явна. Мөн хурдан барь татдаг шавгийн толгойн хойдох булгтыг аршаан гэж өргөмжилдэг байсан бөгөөд ходоодны өвчөнд гаргууд гэж хөгшчүүл ярьдаг юм билээ. Заг сумын төвийн ойролцоох Заг голын ирэг дээрх хүүхдийн овоог жилвэр тахих ёслол байсан байна. Овооны хажуу дууны суурь байсан одоо хүртэл мэдэгдэнэ. Энэ дууны гол шүтэн Вандан лам бурхан, дагалдах шүтэн Улаан сахиус байсныг олон хүн баталдаг юм. Хүүхдийн овоо тахилгыг ирээдүй болсон үр хүүхдүүдэд зориулж тэдний сайн сайхны төлөө бүх ёслолыг үйлддэг байсан гин. Хүүхдэд маш ээлтэй газар. Овоо тахилгын үйлдэлийг өнөөдрийн хэмжүүрээр бол 6 дугаар сарын 1-нд дүйцүүлж ойлгол таарна. Хүүхдүүдийг цагаан гэдэг удаагаар дайлна. Хүүхдүүдийг дуулуулна, бүжиглүүлнэ, барилдуулна, явганаар уралдуулна, бас даагурлдуулна. Тэдэнд зориулж сайн сайхан номтой, мэдлэгтэй баян чинээлэг явах ном заслыг хийж уншиж хүндэтгэл үзүүлнэ. Бугуйн дуудлагын орон болсон буурал түүхт ямбат хайрхан минь ямаан сүргийн өвөг болсон янгирийн ишиг дүүлэндээ хөв. Ховорцсон амьтдын орон болсон хорогдох өлгий нутаг шүүдээ хөвөд. Ямаан арцны ургамал нь Янжилан бурхны уртлаг билээд күйтэн богчийн дөрөлжөөр нь хөө көнлөн гулц давхтаа би залуу насныхаа элчээр би шаврын залгиж явлаа да. Заг сумын ирчүүдийн үеийн үед их орныхон эрс рэгнэвэж, их орнон хамгаалж харин төрөмгийлэгчдээ хайр нэргүй тэмцэж ирсэн түүхтэй. Жамин вангийн хушуунаас цэрэг дайшлах заалгаараар ловсон шар, ловсон эс, сандар, нацэг, гомжов, цэгмэд, цамбын цэгмэд, цоохор химээх цэгмэд, баатар, жамба, төмөнгөлций, баттэлгэр нарын зэрэг 60 гаруй зэргийн сүүлч загийн голын уугуул бичиг үсгийн боловсралтай даваагийн жанжаа буюу шар жанжаа гэж хүн явжээ. Заг сумынхан бахархан дурс тийм билээ. Загийн голын ард түмэн дотроос их орныхон тус гар догтлын төлөө аминаас анхаарлаггүйгээр метршгүй тэмцэж явсан 1939-1945 оны чөлөөлөхөд анд оролцож гавьяа байгуулсан дайчин эрэс даридлын жигжисэрэн Бятвын хомбан Баасангийн саарал, Галдангийн суурь, Банзрын гончигсрэн гонгорын санжад, Самдгийн баасан, Ловсангийн бариул, Чоён банзар, Ловсангийн сүүл, Ловсан цэрэнгийн халзан, гонгорын хаснарын олон хүн байлдаанд онцгой гавьяа байгуулсан учраас байлдааны гавьяаны улаан төгний одон Жокуй нэрмжит алтын медаль Ахмад Айчны тэмдгээр шагнуулжээ. 32 он гэж одоо ярьж байгаа. Тэгээд 40 он болоход би 40 онд
19 настай цэрэгч яваад цэргийн газар цэргийн жолооны сургууль суралцаад тэрнээс 40 оноос 46 оны 2 сар хүртэл цэргийн газар буруу талын араа маань хуурхай нэг G14 гэдэг маркийн ногоон өнгөтэй систерийг холбооны хороонд тэрвэнийг барьж байсан. Тэгээд 45 оны дайнд тэр яваад шин 7 нуур хүртэл тэргээр одоо хангалттай ажил хийж байсан. Бензин тусайг л бүрэн хангадаг байсан. Манай холбооны хорооныг 100-аад машинтай 30-40 дизель мотортой тэрний бензин тусайг одоо 30 оноос хойш 36 оны дайнд дуусал би тэрүүний бүрэн ханга тийм л ажил явж ясаа. Биеэр оролцсон. Засаг төрийн бодлогын үр дүн Загийн гол суманд 1936 онд анхны шинжлэх ухааны эмнэлэг байгуулж эрхлэгчээр нь бага эмчид улмаа ажиллаж байлаа. 1937 оноос орон тоог нэмж 2 бага эмч асарх цовлогч нартай болж зарим багт санитар ажиллаж эхэлсэн байна. Эмнэлгийг цааш төгжүүлэн 1964 онд их эмчийн салбар болгосон бөгөөд 1957-оос 61 оны хооронд Загийн гол сумын эмнэлэг нь зэрэгэлдэх 5 сумыг хамарсан сум дундын эмнэлэг болж өргөжсөн байна. 1961-ээс 1976 онд дахин бага эмчийн салбар, 76 оноос их эмчийн салбар эмнэлэг болон одоо хүртэл ажиллаж байна. Манай эмнэлэг 1978 онд намайг ирэхэд 15 эмч ажилтнуудтай байсан. Сумын 3 баг 2400 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж ирлээ. Энэ хугацаанд сумын эмнэлэг цааш өргөжин хөгжиж 1992 онд шинээр эмнэлгийн баригдан ашиглалтанд орсон. 2002 оноос сумын эмнэлэг, 2012 оноос сумын эрүүл мэндийн төв болон өргөжин 28 эмч ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн Заг сумын дунд сургууль тэртээ 1924 онд Цэцэрлэг мандал уулын аймаг анхны тэнхим нэртэйгээр Заг сумын Баянгийн ус хэмээх газар гэрээн барьж галаан асааж анхны 17 сурагч өвөр дээрэн үнсэн самбартай Монгол бичиг тооны ухаанд тайлагдж эхэлж байжээ. Өнгөрсөн дүүхийн өөдтэй уруутай он жилүүдэд 6000 шигэн хүүхдийг гарын ганцганд хөлийн дөрөөнд хүргэж эрдэм ажлын их замд үдсэн энэ сургууль түүхэндээ 35 захирал 300 шигэн багш ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 80 шигэн төгсөлт хийгээд байна. Энэ сургууль их түүхтэй сургууль. Сурагчийн ширээний араас нь 20 гаруй эрдэмтэн гэгэрлийн 3 саяд олон их ажил хөдөлмөрийн агуулгууд бас 10 хэдэн гавьяат ардын цолтон төрсөн. Энэ бол тус сургуулийн ингэр дээрх хамгийн том шагналын одон. Энэ сургуулиас одоо Бямбочвын Пүрвачор Жансангийн Батрэдүй Болдухайн оюун эрдэнэ гэх мэтлэнгийн олон сайхан эрдэмтэд Монголын шинжлэх ухаанд манлайлж байдаг нь тус сургуулийн эрдмийн өгөөжийн жишээ юм да. Ингээд Заг сумын хаан баг сургуулийг 1967 онд төгсөөд 1973 онд байдргийн 10 жилийг одоо алтан медальтай төгсч энэ химийн шинжлэх ухаанд ажиллах ийм хүсэл зорилтойгоор бол Болгар улсад хим технологийн сургуулийг инженер химийн мэргэжлэр 1979 онд төгссөн. Тэрнээс хойш шинжлэх ухааны академийн хим технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар одоо тасралтгүй 35 жил ажиллаж байна. Тэгээд 1984 онд боловсролын докторийн зэрэг 2000 онд химийн шинжлэх ухаанд докторийн зэрэг хамгаалсан. Ингээд 2011 онд бол Монгол улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр одоо сонгогдож Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар бол академич гэдэг одоо хэрэгм хүртээд ингээд ажиллаж байна. За би багангийн багшаар 10 жил ажилласан, математикийн багшаар 20 жил, удирдах ажил, боловсрол хичээлийн эрхлэгч захирлын ажлыг 10 жил хийсэн. Би 1977 онд Арангаан гişийн сургуулийг төгсөөд төрөлх сумынхаа 8 жилийн сургуульд багшаар ажиллаад
Тэгээ бага мен бэхшээр 38 7 жил ажиллахдаа 3 удаа 3 дугаар ангийг 4 удаа 4 дугаар ангийг төгссөн. Одоо би багангийн бэхшийн даван тал бол одоо бүх төрлийн хичээлийг заадаг. Хүүхэд нэг бол би одоо тулж ажилладаг. Баян эцэгт хайрцаж ажилладаг дундангийн бэхшээс давуу тал нь бол тэр юм. Шуудын дүрж хэдийн амханч эцсэн унаатан давж чаддгүй л шуудын одох тэрхэн зүгт нулимс аяндаа бөмбөрч оддог л. Энгэн туйлаатс бөргсөн шөнөөрч их төтим зам тодхон ижим нутаг хүрэн билчрээс их Монголын түүх эхэлдэг. 1943 онд Заг суманд харилцаа холбоо нэртэйгээр нэг оронтой байгуулагджээ. Нутгийн ард болон төмөр утасны хороо гэдэг байсан. Утасны хорооны анхны дараагаар хар нүдэн лувсан гонхүү санж очир хичилж байла. 1943 онд Загин гол сум нь Архангайн салбарын цахилгаан мэдээний ган шугамтай холбогдсноор Моорзор Улаанбаатар хоттой мэдээ солилцож эхэлжээ. 1944 оны 10 дугаар сараас Баянханган аймгийн төв Загин гол сумаас салбарын цахилгаан мэдээний ган шугам тавьсан байна. 1945 оноос анх эхлэн Улаанбаатар хоттой Моорз аппаратаар Заг сумаар тойрч Архангайгаар дамжуулан мэдээ солилцож зөвхөн албаны ажлын хэрэгцээнд төвийн хуваараар ажиллаж байлаа. Мөн 30 хэрэглэгчид үйлчлэхээр телефон станц тавьж сэргэжүүлсэн харилцаа холбоо нэртэй болж өргөжлөө. 1945 онд Заг Баян булаг сумуудыг Завхан аймгийн баган шугамаас салбарлан телефон харилцаатай болголоо. 1958 онд Заг сумын холбоо газ 51 машинтай болж хөдөг радиотой болох ажил зохиогдсноор 1951-с 52 онд суманд эх орон 52 радио хүлээн авчтай боллоо. Харилцаа холбооны салбар нь ард олныг утсан харилцаагаар сум аймаг хот хооронд яриулахаас гадна сонин хэвлэл бичиг захидал түгээх